Ээж аваагаа жилдээ нэг удаа ингэж иргэдгээ гэж ярьсан чинь таны ээж авчин дүүл хэдэн настай гэсэн чинь намын зөвлөж. Өө 65 таа гэсэн чинь тэгвэл чи одоо ээж аваагаа нэг 15 орчим удаа л харах боломжтой юм байна штэ тий. Тэгээд бацгаануу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнд 5 types of wealth гэдэг нэртэй ийм намыг танилцуулахад бэлэн болоод байна. За энэ нам болохоор юуны талаар нам бэ гэхээр 5 төрлийн хөрөнгө гэдэг нэртэй ийм нам байгаа. Сэдвүүлгийнх нь мэдхээр хөрөнгө гэдэг юм гоч юу мөнгөтэй холбоотой дээ шүү дээ. Мөнгө байж болно, эсвэл үл хөдлөх байж болно, зай байж болно гэх мэтчлэн хөрөнгө гэж хэлдэг тийм үү. Тэгвэл Сахил Блум буюу энэ намын зохиогчийн хэлж байгаагаар л бидний амьдралд ганцхан мөнгө байгаад бид нар аз жаргалтай болохгүй. Айгу өвчий юу гэнэ мөнгө байгаад ингээ аз жаргалтай болохгүй. Бидний амьдралд бас ингээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахад маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн ихний одоо суур хөрөнгө мал гэхээр financial wealth гэж байгаа. За physical wealth, mental wealth, social wealth, time wealth гэдэг ийм 5 хөрөнгөний талаар ярьдаг. За энэ маань л тэгэхээр санхүүгийн хөрөнгө, эрүүл мэндийн хөрөнгө, сэтгцийн эрүүл мэндийн хөрөнгө болон одоо social wealth гэхээр хүрээллийн хөрөнгө болон цаг хугацааны хөрөнгө гэсэн 5 төрлийн хөрөнгөний талаар ярьдаг. Энэ намыг яагаад сонгосон бэ гэхээр энэ нам яагаад ч одоо ингээд миний уншсан бүх юм хувь хүний хөгжлийн намууд нийлүүлсэн юм шиг санагдсан байхгүй юу? Одоо санхүүгийн нам болж болно, цагаан менеж гэх юм ном байж болно. Дээрээс нь одоо энэ номыг бичсэн Сахил Блум гэдэг хүн маань л тэгэхээр өөрөө entrepreneur хүн. Тэгээд YouTube дээр болохоор хувь хүний хөгжилтэй холбоотой тийм контент гэдэг. Тэгэхээр ер нь хувь хүний хөгжилтэй холбоотой бүх хэл ном одоо тийм мэдээллүүдийг авч ярилцаж заадаг хүн гэж ойлгож байна. Тэгэхээр энэ номыг ингээ харахад гүн ажил гэдэг одоо тэр ном ч гэсэндээ энэ номон дээр дурддагцдаг одоо хувь хүний хөгжилтэй холбоотой ямар л одоо сайн номуудын бүгдний шилжингүүтээ ингээ нийлүүлээд нэг ном болгоцсон юм шиг санагдсан. Энэ Сахил Блумын талаар авч ярих юм бол Сахил Блум маань л тэр ээж нь нэгтгэхэд аав нь Америк хүн байгаа. Тэгээ өөрийнх нь ихэнх хөрөнгө нь болохоор өөрийнх нь co-found хийдэг SRB гэдэг энэ компаниас орж ирдэг. За энэ ямар компани бэ гэхээр дөнгөж эхэлж байгаа бизнесүүдэд хөрөнгө оруулах компани гэх юм уу? Ингэж хөрөнгөө босгоод тэгээд үргэлжлүүлээд өөрийнхөө чөлөөт цагаараа хүний хөгжилтэй холбоотой контентуудыг хийдэг ийм хүн байгаа. Тэгээд энэ номыг харах юм бол нэлээд зузаан ном. Энэ 5 төрлийн хөрөнгөнүүдээс би нэгээр нь ярих гэж бодлоо. Өнөөдөр хэдүүл юуны талаар ярих вэ гэхээр хамгийн ихний wealth буюу time wealth-ны талаар ярина. Энэ номын талаар тэгэхээр яаж хэлдэг вэ гэхээр Сахил Блум би одоо номын зохиогч маань найзтайгаа юм хүмүүс сууж ирсэн юм байна. Гэр бүлтэй холбоотой ер нь тиймэрхүү яриа өрнөсөн. Ээж аваагаа жилдээ нэг удаа ингэж иргэдгээ гэж ярьсан чинь таны ээж авчин дүүл хэдэн настай гэсэн чинь номын зохиогч өө 65 таа гэсэн чинь тэгвэл чи одоо ээж аваагаа нэг 15 орчим удаа л харах боломжтой юм байна шүү дээ тий. Тэгээд яг энэ яриаг өрнөөсний дараагаар номын зохиогч маань дахин гэл нэг юм хараад ирсэн юм шиг байгаа. Яагаад гэм бол яг тэр үед бол номын зохиогч маань санхүүгийн хувьд хангалттай боломжийн хэмжээнд бол хүрчихсэн байсан. Гэсэн хэдий ч гэсэн нэг л юм болохгүй, нэг л сэтгэл хангалуун биш. Гэр бүлийнхэнтэйгээ ялангуяа их нэртэйгээ ингэж харамж матай өөрийнх нь эрүүл мэндийн хувьд ч гэсэндээ тийм ч сайн биш. Тиймэрхүү байж байтал найз хажмаас нь юм ирсэн чинь амар сони ингэсэн тийм бодол төрсэн юм шиг байна. Тэгээд гогчийн бэкграундын талаар ярих юм бол Харн Америкч мэдхийг хүн гэж ярьсан шүү дээ. Ээж аваагаа бол нэлийн хоёр эсрэг өөр ертөнцийн хүмүүс гэж ярьдаг. Ээж нь болоод ирэхээр мастрынхаа сургалтын төлөвлөлт төлөх гэж Принстон их сургуулийн номын санд ингээд цагийн ажил хийж байх үед ахтанд таарсан юм. Аав нь болоод ирэхээр докторийнхаа сүүлийн зэргийг хамгаалж авч ирсэн. Гогчийн маань амьдралын хувьд бол тийм баян айл байгаагүй, гэхдээ тийм ядуу айл байгаагүй ер нь стабараа тэгж авдаг байсан. Одоо ээж аваа хоёр нь хойлоо боловсруулаад тийм хүүхдийн жиргэн дөрмийнхэн хүмүүс нь л мөнгөтэй баян хүмүүсээр бол хүрээлүүлж байсан байгаа. Тэгээд тэднийг харангууд баян амьдрал, аз жаргалтай амьдрал гэхээр л нэг тийм гоё үнэтэй машин унсан, эсвэл амар их мөнгөтэй тийм амьдрал харжсад окей тэгвэл би одоо ингэ мөнгөтэй болоод ийм болчих юм бол би ингэ аз жаргалтай амьдрах юм биш үү гэд тохиолдсон байж байгаа. Тэгэд хон болоод яг мөнгөтэй болсон чинь яг үнэхээр аз жаргалтай байхгүй байгаад нийгэм дутагдаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд эхэлдэг. Нэг л ингээд юмуд нь болчихгүй. Тэгээд прейлог шиг утга учирын эрэлт гараа авчихсан юм байна л та. Тэгээд утга учирын гэрэл байхдаа айгүй олон хүмүүстэй уулзч үзсэн юм. Гэртээ суудаг ингээд ээжээс эхлээд шилдэг компаниудын CEO-тэй хүртэл ингээд яриа өрнүүлж үзсэн. Тэр хүмүүстэй уулзаад болохоор нэг асуултыг асуудаг юм байна. Өөрийнхөө найтаа өрөөнд төсөөлөөрэй гэж ингэж асуудаг юм. Та ч гэсэн одоо энийг үзэж байгаа юм бол мэдээ анаад өөрийнхөө найтаа өрөөнд төсөөлөөрэй. Та хаана байна вэ? Юу хийж байна? Дээрээс нь хинтээ байна. Номын зохиогчтой уулзсан. Ихэнх хүмүүсийн хариулт нь мөнгөтэй тийм ч холбоотой байдаггүй. Ямар хариултууд их ирдэг вэ гэхээр эрхчлөө бүхий тийм цаг байгаасаа гэж хүсэж байна. Нэрвэн төрн миний хайртай хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Тэр хүмүүстэйгээ хамт эрүүл байгаасаа гэж хүсэж байна. Их мэдчлэн ийм хариултууд ирдэг юм байна. Энэ олон хүмүүстэй уулзаад нэг бүгднийг ингэж хэсгэлээд нэг томьёо маягийн болчихсон юм байна л да. Энэ хүмүүсийн одоо нийтлэг хариултууд нь time, people, purpose, health гэдэг ийм дөрвөн зөвлөлийн талаар ярьдаг ахын. За мөн цаг хугацаа, хүмүүс, хайртай хүмүүсээс хүрээлүүлмээр юм гэсэн үг тийм. Purpose гэдэг нь болохоор зорилготой утга учиртай амьдрмаар байна.
health одоо эрүүл амьдрал маяг гэсэн ийм хариултуудыг өгдөгөө. Тэгээд энэ олон ярилцлагуудыг хийсний дараа манай сахиуд буюу одоо намын зохиогч нь болохоор эхнэртэйгээ яг тэр хэцүү яриаг бол хийсэн. Сул хөдөлгөөн хоолтыг бол чуулж эхэлсэн. Тэгээд эцэг эхтэйгээ ойрхон нүүсэн гэсэн ийм том амьдралын шийдвэрүүдийг гаргасан. Тэгээд тэр үеэс эхлэн хүүхдтэй ч болсон, өөрийнх нь амьдрал ингээд бүтэн болсон гэж бол дурдсан байдаг. Мэдээж wealth гэдэг юм утгагүй бол сайхан амьдрал гэж байхгүй штэ гэж бас хэлэх хүмүүс байж магадгүй. Мэдээж энэ номнэр бол үүний талаар ерөнхийдөө 3 зүйлийг бол бичсэн байдаг. Нэгт мөнгө бол хүний анхан шатны хэрэгцээг хангадаг ба тодорхой хэмжээнд хүний стрессгүй аз жаргалтай болгодог. Тодорхой хэмжээнд хүний стрессгүй аз жаргалтай болгодог. За хоёрт хэрвээ танд дундаж хэмжээнээс хэмжээний бейслайн байдаг хонтой хүний энэ хэмжээний мөнгөтэй жишээ нь Америкт гэх юм бол $100,000 дээш юм уу те $100,000 дээш одоо Монгол хэдчээд энэ дундаж хэмжээний мөнөөс их мөнгө байгаад та азралтай байхгүй байх юм бол тэрнээс илүү мөнгөний азралтай болохгүй. Хэрвээ та дундаж хэмжээс бага мөнгө олсон ч та азралтай байсаар байх юм бол илүү мөнгө гэсэндээ таны азралтай болохгүй гэсэн юм өмнөний талаар 3 зүйлийг ярьдаг. The life razor гэдэг зүйлийн талаар ярьдаг. За энэ маань л хэрэг юу вэ гэхээр razor гэх юм бол ерөнхийдөө сахлын утгыг бол razor гэж ярьдаг шүү дээ. The for болгоод ямар утгыг илэрхийлдэг вэ гэхээр хамгийн энгийн тайлбар хийхдээ зүг байдаг. Хүн болгоомтой амьдралынх нь өөрийн гэсэн үгштэй байгаа. Тэгээ одоо чинь оюутан байх юм бол тагчлалын хийн сургуулаад өгсөн гэж мэдчихлэн хүн болгон амьдралынхаа үе шат болгон дээр өөр гэсэн зорилготой байдаг. Тэр зорилгыг олдохгүй байх үеднээс өөртөө сануулж байх үг гэж ойлгож байна. Энэ ном дээр гардаг нэг жишээ нь болохоор би хүүгийнхаа спортын багийн коуч хийнэ гэсэн ийм фразертэй. Энэ үг нь болохоор тэр хүнд юу гэсэн үг вэ гэхээр би илүү цагаар ажиллах уу эсвэл хүүхдийнхаа тэмцээн дээр очих уу гэх юм бол би илүү цагаар ажиллах биш хүүхдийнхаа тэмцээн дээр очно гэсэн сонголтыг хийнэ гэдэг ийм зам дээр миний тавьж өгч байгаа гэсэн. Шийдвэр гаргах шаардлагатай асуудал тулгарх юм бол энэ өөрийнхөө рейсээр өөртөө сануулгуудаа би хан тэмцээнд очдог ч юм уу те эсвэл яг тэр өөрийнх нь яг тэр стейшн дээр байгаа зорилготой харахад шийдвэрээ гаргахад тусалдаг одоо ийм үгийг хэлдэг байгаа. Тэгээд энэ номын орчлон маань хаашаа явахаа мэдэхгүй байгаа загас чинь ямар ч салхитус болохгүй гэдэг ийм үгээр дуусдаг байгаа. Өөрийнхөө тэр одоо зорилгыг мэдэхгүй байгаа хүнд одоо ямар ч хувь хүний хөгжлийн арга те ямар ч одоо амьдралаа өөрчлөх сайн сайхан хичээл болтос болохгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Тийм учраас та бүхэн өөрийнхөө одоо яг би энэ амьдралын үе шатад ороод яг юу чухал байна гэж бодоод зорилгыг сануулгах тэр энгийн үгийг зохиохыг хүсэж байна. За энэ үгийг зохиоход болохоор 3 бас энэ зөвлөгөөг типик хэлж өгсөн байдаг. Энэ үгээ зохиоход болох удирдах боломжтой тип хэлж өгнө. За яах нь би хүүгийнхаа багт коуч нэ гэдэг нь болохоор яах нь би өөрөө шийдвэр гаргаад өөрөө цагаа зарцуулаад удирдах боломжтой юм байна лээ. За тэгээд энэ эрэг үр дүн гаргах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө тодорхойлох ийм үг байх хэрэгтэй. Одоо жишээ саний үг би гэр бүлдээ анхаарал тавьдаг хүн намайг тодорхойлж байгаа ийм рейсер байх нь тийм учраас ямар хүн гэдэг өөрийг чинь тодорхойлж байгаа зорилгоо бодоод энэ номны туршид хамт яваасай гэж хүсэж байна. Тэгвэл time vault буюу цагийн менежментийн талаар энэ удаагийн бичлэгээр ярина. Энэ графикуудыг бол их олон харж байсан гэж бодож Instagram, Facebook айгүй хэмдэг энэ графикууд байгаа. Энэ маань болохоор юу вэ гэхээр хүн амьдралынхаа туршид яг хинтээ хамгийн их цагуудыг өнгөрүүлдэг гэсэн график байгаа. Гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг цаг буюу одоо ээж автайгаа өнгөрүүлдэг цаг бол тэгээд нас явах тусам ингээд доошоо болж байгаа. Хүүхдтэй өнгөрүүлдэг цаг гэх юм бол одоо 20-оос 50 хүртэлх наснд бол айгүй их байж байгаа. Тэрнээс хойшоо багасдаг их мэдчлэнээр юм график байгаа. Графикуудыг хараад дүгнж ирэх юм бол гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх цаг бол хязгаарлагдмалаа. Тэгэхээр гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаа цагаа эрхэмлээрэй. За хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж байгаа цаг бас нандин шүү. Чухал цаг мөч болгонд нь хажууд нь сайн байж өгөөрэй. Хүүхдүүд айгүй хурдан том болдог тий. Найзтайгаа өнгөрүүлдэг цаг хязгаартай байдаг шүү. Жинхэнэ найзаагаа олж аваарай. Дуртайгаа өнгөрүүлж байгаа цаг утга учиртай байдаг. Сайн хамтрагчийг олж аваарай. Ер нь ингээ харах юм бол бидний амьдралын хамтрагчтайгаа өнгөрүүлж байгаа цаг хамгийн дуртай байх тий. Ажилтдаг хүмүүстэйгээ өнгөрүүлж байгаа цаг сансныг бодвол их байдаг шүү. Өөртөөгөө таарах нэрвдэг газар ажиллаарай. За ганцаараа байдаг цаг бас элбэг байдаг шүү. Өөрийгөө хайрлаарай. Ийм дүгнэлтүүдийг бол энэ чи бичиж өгсөн байна. За цагийн менежмент хийх ерөнхийдөө 3 тулгуур баг байдаг. За энэ маань болохоор юу байдаг вэ гэхээр awareness, attention, control гэсэн 3 баг нь байдаг. Өдөр хэдэн цагийг хаана зарцуулаад байна? Би яг үнэхээр Instagram ухаад өдрийнхөө 2 цагийг өнгөрүүлээд байна уу гэдгийг яг нүрдүүлж ганцаарна гэсэн. Attention гэдэг маань болоод ирэхээр одоо түрүү awareness хийгээд одоо яг би Instagram хэрэглэдэг үе юм байна. Өөрөө өөртөө нүүр тулсан тийм үү. Attention гэдэг маань болоод ирэхээр тэд дундаас аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүй гэдэг ялгаж авах. За control гэдэг маань гартаа авах тэрийг төлөвлөж эхлэх байх нь тийм. За тэгээд эхнээс нь эхлээд тайлбарлаа тэгээ. За aware хийх буюу одоо анзаарах гэж ярьсан шүү дээ. Анзаарахтай хэдүүлээ яах вэ гэхээр яг үдийн ингээд зохиож биш надад жишээ. Хүн ажлынхаа тайм менежмент хийх бол ажлынхаа яг бүх одоо тэр үүрэг ролуудыг тошгооцох. Тэгээд митинг хийх
төлөвлөгөө гаргах, үйлчлүүлэгчтэй ярих, утсаар ярих, мэйлээр шалгах гэсэн бүгднийг ингээд ашиглаж байгаа чинь. Ногоон, шар, улаан гэдэг ийм уран шиг өнгийн тодруулагч юм уу үзэгч юм уу бэлдэнгүүтээ ногоон өнгөөрөө хийхэд өөрийг чинь эрч хүчтэй болгодог зүйлсийг тодруулна. Шар өнгөөр болоод ирэхээр ямар нэг тодорхой өөрчлөлтүүд таны эрчтэй болгодогч, хүчтэй хүчгүй болгодогч тэр зүйлүүдийг тодруулна. За улаан өнгөөр болоод ирэхээр энерги хүчээр сордог зүйл болно. Eisenhower. Одоо Eisenhower matrix гэдэг юм matrix байдаг. За энэ маань л тэгэхээр хэрэгтэй хэрэггүй зүйлүүд ангилах юм matrix гэж ойлгож байна. График зураад дээшлэг засмаа маань чухал, туршлага засмаа болохоор чухал биш гэсэн. Тэгээд энэ хэвтээ энэ графикийн маань энэ маань болохоор яаралтай хэр яаралтай вэ гэдэг одоо график гэсэн. Ишиг явуулсан яаралтай биш, ишиг явуулсан яаралтай гэсэн одоо илэрхийлдэг. За тэгэнгүүтээ нөгөө нэг жигсаацсан байгаа юм да энэ график дээр ингэж оруулж хүн гэсэн. Хол байх тусам дээшээгээ тавина. Хул яаралтай биш, чухал яаралтай гэх мэт ингээ бүгдээр ангилагдчих нь чухал. Гэхдээ яаралтай биш гэдэг категорид байдаг ажлууд маань ихэвчлэн биднийг урагшлуулж идэг ажил. Одоо жишээ нь англи хэл сурах юм маань яаралтай ажил биш мөртлөө урт хугацаанд биднэрт дөрөв өгж өгдөг ийм ажил гэсэн. Энийг олоод ирэхээр хийж эхэлнэ, хийж эхлэх ёстой гэж бол зохиолч маань сануулсан байдаг. За дараа нь л ирэхээр яаралтай болон чухал зүйл байх юм бол одоо хий. Бас нэг юм юу байдаг 2 минутын дүрм гэж байдаг. 2 минутын дотор хийх боломжтой зүйл байх юм бол яг одоо хий гэдэг юм тийм. Яаралтай биш мөртлөө бас чухал биш юм зүйл байх юм бол чадах юм бол устгах чадахгүй байх юм бол бага цаг зарцуулаа гэж зүйлсэн байдаг. Тэгээд яаралтай мөртлөө чухал биш зүйл байх юм бол бага нэрээр бага цаг зарцуулаарай гэж зүйлсэн байдаг. Хэдүүл ямар ч хийх юм хийхгүй юм одоо бүгдийг цэцэлчлээ. Тэгээд дараа нь одоо яах вэ гэхээр яг хийж эхэлнэ гэдэг юм болох гэдэг шүү дээ. За яг цагийн төлөвлөгөөн дээр нэг хүнийг хамгийн их зовоодаг зүйл нь юу вэ гэхээр хойшлуулах гэдэг зүйл байдаг. Тэгээд юм их гэл юм уу. Яа гэтээ би хиймээргүй байна гэдэг энэ мэдрэмж ингээд цаанасаа гараад идэг шүү дээ. Энэ мэдрэмжийг яаж таван тулах вэ гэдэг талаар ярьдаг. Time blocking гэдэг анхны санал болгосон байдаг. Time blocking гэдэг талаар 30 минутын тэрийг хийн, 20 минутын тэрийг хийн гэх мэт ийм аргыг санал болгосон байдаг. Хизээ, хаана, хэдэн цагт гэдэг бүх юм тодорхой болчихсон. За жишээ нь одоо айгүй хэцүү яг үнэхээр нэрэг шаардсан хэцүү тийм ажил болох одоо жишээ нь судалгааны ажил унших ч юм уу тийм судалгааны ажил унших гэдэг нь маш их энерги, маш их төвлөрөл шаарддаг. Тийм учраас яг би маргааш 9 цаг 30 минутанд тэр номын сан эсвэл тэр кофе шоп 2 цагийн туршид уншина гэдэг энэ бүх юмыг дахин тодорхой болгож өгнө. Тарих юунд дургу байдаг гэхээр тодорхой биш нөхцөл байдал дургу байдаг тийм. Тарих нь бүх юмыг ингэж тодорхой болгож өгснөөр цаашаа хийж чадах тэр урам зориг нэмэгдүүлдэг гэж ойлгож болох нь. Хойшлуулалт гэдэг зүйл маань болохоор бидний бүр DNA-д байдаг гэж бол зохиогч маань бичсэн байдаг. Үнэн болж төрсөн юм бол хойшлуулнаа гэдэг. Энэ тархинд яг юу болдог вэ гэхээр тэгэл ер нь л энерги гамнах юм зорилттой ч тийм хизээч ямар ч аюул гарч ирэх бид нар бэлэн байхын тулд энерги гамнахын тулд яах нь гэж залхуураад хойшлуулаад байдаг. Ийм орчин үеийн хүн бол энтэйгээ бол тэмцэлдэх ялцгүй шаардлагатай болж байгаа. Хоёр дахь зүйлж байгаа зүйл нь болохоор том таска жижигэн таскуудад хуваана. 100 удаа диссертац бичнэ гэдэг даалгавар байлаа гэх юм бол маань амар том сүрдмээр ажиллаж шүү дээ. Тэрийг өдөрт 10 хугацаар ингээ хуваах юм бол тэр өдөрт 10 хугацаа бичих юм бол тархинд ч гэсэндээ богино хугацааны чангалын мэдрэмжийг бий болгоод урам зоригтойгоор хийж чадах тийм мэдрэмжийг төрүүлдэг. Distraction гэдэг одоо бас нэг ном байдаг. Тэр ном бол хойшлуулалт гэдэг зүйлийн талаар айгүй хэртгэл та тэр өөрийг шалтгаруулж байгаа зүйлээс амжилт өөрийгөө халдуул гэдэг зөвлөгөө өгдөг. Би ч надад уцаа хажуудлаа гэж юм уу та. Тийм юм да хүртэл уцаа тийм хүн биш штэ гэж эгон дээр ч юм уу те ингэ харагдаад бүлээн зөвшөөрөх ингээ хажуудаа тавьчихдаг. Тэгээ яалцчгүй тэгэл хүн чинь хажууд ингээ харагдаад байгаа юм чинь тэрийг орлдог штэ те. Тийм учраас өөрийгөө сатаарна гэдэг бүлээн зөвшөөрөөд эгогоо дараад холдуулаарай гэдэг бас тийм зөвлөгөөг бол тэр ном дээр өгдөг. Та нар Huberman гэдэг подкастыг үздэг бол өөртөө анхаардаг. Жим хийдэг амарлаг авах байдаг штэ. Тэгээд тэр ах ч гэсэн ингээд жимд орохдоо ч юм уусэл ямар нэгэн уулзалт хийхдээ хуцаа шууд машинд үлдчихдэг гэж бас ярьж байсан. Тэгэхээр тийм ундаг хүмүүс ч гэсэндээ сатаардаг. Бүгдээрээ хойшлуулах тийм мэдрэмж төрдөг. Ганцхан би л ингээд энэ гэж бодохгүйгээр хэрвээ сатаах гад байх юм бол бит зүйлүүдийг өрөөсөө холдуулаасай гэж хүсэж байна. Одоо харуулахаар жоохон бичмээр байгаа ч гэсэндээ надад бол ийм юм байдаг. Энэ маань болохоор яадаг вэ гэхээр дотор нь хуцаа хийгээд тэгээд ингээд цаг тохируулаад төгжиж болсон. Тэр дотор нь ингэ гарах юм бол чинь ингээд амин дуусах юм бол яа гэсэн мэдэхгүй ямар ч тач амтай тэгээд амин юу нь бол дуусдаг. Тэгээд 8 хөөрхний ингээд боцлууд идэх юм бол ингээд авах боломжтой юм те. Би ерөнхийдөө юм хэрэгэлдэг яг жоохон санаа зовмоор байгаа ч гэсэн хэрвээ энийг сонирхдаг хүмүүс байх юм бол learn from гэдэг аккаунт руу маань чат бичээд ороод ирээрээ. Яг тийм бол би Монголоос ирсэн юм олоог байхгүй. Тэгээд ерөнхийдөө саяхнаас сүүлийн жилээс ерөнхийдөө энийг хэрэгжилж байгаа. Энэ бол миний айгуу сайн мэддэг. Би номын орохдоо бол энэнгүй ерөөсөө явж чаддаггүй. Би одоо арай л мяа юм даа гэж бодож байгаа ч гэсэн ямар ч тач анарт харуулж байна. Энэ бол миний бас нэг хоош тавилтаас бол өөрийгөө сэргийлэх нэг арга.
Хоёр дахь бас нэг арга та нар заавал юм болмооргүй бас арайчдаг гэж бодож байгаа юм бол хоёр дахь арга маань ямар арга вэ гэхээр 10 минутын арга байгаа. 10 минутын арга маань яадаг вэ гэхээр яг ингээд гинт уцаа шалгамаар ч юм уу би нэрээ тэр дэлгүүрээс юм авах хэрэгтэй байсан шүү дээ. Яс зэрэг захиалчих гэж бодсон гинт тийм өдрөж төрөх юм бол за 10 минутын дараа хийчихье гэж хийх тохиолдолд 90% нь 10 минутын дараа би тэр юм хиймээргүй санагддаг. Яг нь зүгээр л ингээд тарих маань би болоо би ядраад штэ гэдэг мэдрэмжээрээ тэр яг нь үл хийх гэдсэн байна. Тэгэхдээ яг хийгээд эхлэнгүүд яг тэр хийх ёстой юм хийгээд эхлэнгүүд тэр мэдрэмж алга болчихдог. Тэр хойшлуулах мэдрэмж хийж эхлэнгүүд алга болдог гэж байна. Энэ нь болохоор тэгэхээр дараагийн зөвлөгөөр орж байгаа юм л дараагийн зөвлөгөөний хийж эхлэх гэдэг зөвлөгөө. Тэр хойшлуулах мэдрэмж ямар үед алга болдог вэ гэхээр хийж эхлэх үед алга болдог. Тэгэхээр за нэг хуцыг л уншиж гүөх гутлаа өмсч гэдэг энэ бодлоодаас хойшлуулах мэдрэмж маань хөөгддөг гэж хэлж байна. Энэ бол бас айгүй гоё зөвлөгөө. Үргэлжлүүлээд анхаарлаа төвлөрүүлэх attention гэдэг энэ баан руу орчин энэ хэсэгт ялгараа deep work-ийн талаар айгүй хэрэгтэй бүгдээрээ мэдээж бид нэр attention span буюу тэр анхаарлаа төвлөрүүлэх хугацаа бол бүр ингээд fired болсон бүр ингээд шатсан багт хүн болгон ерөөд урт хугацаанд анхаарлаа төвлөрөх чадамжгүй болсон тийм. Ягаад гэх юм бол TikTok reel бүгдээрээ 30 секунд хүмүүстээ бүтэн кинош тогтоо үзэж чадхаа бол маш кино төвчлөл үзэж байна, номны төвчлөл үзэж байна. Их мэдчлэгээр анхаарлаа төвлөрүүлэх хугацаа бол би ямар юм бэ гэлт хүн болгоны хувьд бол муудчихсан байгаа. Тийм учраас 21-р зууны хамгийн үнэтэй баялаг бол анхаарлаа төвлөрүүлэх чадвар юм аа гэжлээд аашилтай тэгвэл анхаарлаа яаж төвлөрүүлсэн бэ? Булчин яаж томруулдаг вэ гэхээр энэ дасгал хийж томруулдаг штеп. Тэрнтэй адилхан ч гэсэндээ булчин гэж бодонгуудаа баг багаар 10 минут 20 минут гэх мэтчлэнгээр баг багаар хийж дахиад тасгана. За эхлээд 30 минут дараа нэг 5-10 минут амарлаа амрахтаа утас муцаа оруулахгүйгээр штеп. Нэг тийм байгаа юм амар усуух юм бол нэг хүний биеийг сэргийг байлгадаг. Хоёрт ус яадаг вэ гэхээр ингээд ойрхон 0 оруулах гэдэг. Тэгэхээр яадаг вэ гэхээр хичээлээ хийж агаад 0 марч надад тэгээ 0 роботод ирэх айгуу гоё тийм сэргсэн юм шиг болдог байхгүй юу. Хичээлээ хэрвээ удаан сууж хийж амсах бол усаа угаарай гэж зөвлөж байна. Номын зохиогч маань хэлж байгаа 4 цаг хүртэл болол deep work-ing хийвэл сайн. Юмгуудаа өдөртөө одоо deep work-ing 2 юм уу 3 сешнд ч юм уу тийм. Яг зөвхөн тэр нэг хийж байгаа юмдаа анхаарлаа хандуулж гэж суудаг тийм deep work-ing сешнтэй болох хэрэгтэй. Яагаад гэх юм бол хүн deep work хийж байхдаа хамгийн одоо үр дүнтэй ажилладаг. Хүн төвлөрөх тусам үр бүтээлийнх нь хэмжээ ихсчихэд deep work-ing session өдрхүүнүүдээ ажиллагаудаа бие бэлдэж болтгоо гэдгийг бол тэр онцлсан. За ямар өдрхүүнүүд байдаг вэ гэхээр тооч хүрэх ч юм уу тий одоо жишээ нь ном байх юм бол намаа имэрдэг ч юм уу хөдөлгөөн байж болно. За тест гэдэг манлаад ирэхээр хажуудалтаа уух юм байж болно тий. Би ихтэй одоо төвлөрөх deep work-ing хийх болгонд хажуудаа ногоонцтой байдаг. Эсвэл мотонцтой байдаг гэдэг ч юм уу. За саунд хийж болно. За тэрвээ али абдол гэдэг ахыг мэддэг бол тэр ах deep work-ing хийхдээ Harry Potter хөгжмөө сонсдог гэсэн. Тэгээд юм сонсож болно. Үнэртэх номын үнэр байж болно тий эсвэл үнэртээ лахад тавьж болно. Энэ мэдрэхүүгээрээ өөрийгөө би одоо deep work-ing хийх гэж шүү гэдэг өөрийгөө бэлдээд хэлдэг. Тэр яаж өрн цагаа хамгийн одоо өөртөө үр бүтээлтэй ашиглаж чадах вэ гэхээр одоо хийж байгаа юмудаа ингэ 4 ийм хэсэгт хуваагаарай гэж хэлдэг. За ямар 4 хэсэг вэ гэхээр менеж хийх вэ? Одоо чинь митинг хийх тий эсвэл call хийх ч юм уу да мэйл бичих гэх мэт шууд ямар нэг зүйлийг зохицуулдаг одоо ажлууд байж болно. За бүтээх ажлууд бичих яг нөгөөний бид нар юм гэдэг одоо код бичдэг бол кодоо бичих юм уу тий. За өөртөө шингээх гэдэг одоо хэсэг байна. Энэ болохоор сурах, тий ном унших, юм сонсох. За дөрөвт нь болохоор боловсруулах гэдэг. За боловсруулах гэдэг нь болохоор хүмүүсийн тэглээ анзаардаггүй хэсэг тэр маань юу вэ гэхээр юмыг төлөвлөх байж болно. Эсвэл шинэ санаа гаргадаг ч юм уу энэ бүгд нь болохоор боловсруулах гэдэг юм хэсэг багтдаг. Тэгээд хэдүүлээ ингэж хараад менеж хийх буюу митинг, call, мэйл бичих гэдэг энэ ажлууд маань болоод ирэхдээ бидний үр дүнтэй байдал хэдийлэн нөлөөлдөг үзүүлж учраас менеж хийх цагуудаа хамгийн бага түвшинд бариарай гэсэн. Мэйл одоо мэйл ирэх болгон тэр дор нь хариулах биш 3 цагт нэг удаа ч юм уу яг тэр мэйлд хариу бичих тийм цагийн блоктай болоорой гэж хэлсэн. Тэгээд бусдаа өөртөө шингээх, бүтээх, боловсруулах гэдэг цагаа бол нэмэгдүүлээрэй. За хамгийн чухал цаг маань болохоор бүтээх болон боловсруулах цаг шүү. Тийм учраас энэ цагуудаа анхаарлаа хандуулаарай. Та бас энийг харж лээсэн бахта энэ маань л тэгэхээр амьдралын 7 хоног байгаа. Тэгээд эхний одоо баган дээр байгаа 77 тэрхээр нийт 10 жил байгаа гэж бодож болчихсон. Нэг 2 хүн байх юм бол нэг энэ хавьд явж байна гэж ерөөхдөө харж болно гэсэн үг. Энийг бол бас харж исэн хүн байж магадгүй харж байгаагүй хүн байж магадгүй энэ маань л тэгэхээр бид нарт одоо цаг хугацаа ямар precious те одоо үн цэнтэй зүйл вэ гэдэг бас нэг сануулгах график гэж бол боддог. Та тэрвээ энийг анзаарах юм бол танга болт маань л тэгэхээр хамгийн дээр байрладаг цагаа зөв зарцуулна хэрэггүй зүйлдээ цагаа өрөхгүй зөвхөн өөрийг чинь аз жаргалтай энергитэй болгох зүйлүүдэд цагаа зарцуулахын чухлыг бол эндээс харж болно.
Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэнд бас өөрсдийнхөө цагаат хэрэглэдэг тип болон нураа би хиймэргүй байна гэдэг тийм мэдрэмж төрөхдөө хэрэглэдэг тийм арга бах юм бол коммент бичээрэй. Тэгээд энэ номны маань 2 дугаар хэсгийг уншмаар байх юм бол бас энэ бичлэгээрээ лайк дараарай гэж хүсэж байна. Тэгээд subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.